Сайн уу? Ано байна. Хоол өвдсөн чанга гарч чадахгүй байна. Үнэхээр уучлаарай. Би магистрийн тэмдэглэлүүдийг хөтлөхдөө нэг тэмдэглэлийн дэвтэр дээр бол арт хөтлөж исэн юм л да. Нэг лууч төрөм дэвтэр. Энэ тухайгаа бол Instagram дээр бас ийм постоор нийтлэхэд доотлолт нь орж иж исэн комментуудаас харж яхна хүмүүс яг яаж тэмдэглэлээ хөтлөж исэн юм бэ? Нэг дэвтэр дээр ер нь тэмдэглэлээ хөтлөж исэн арга барилаасаа хуваалцаач гэсэн өсөлтүүд нэлээд орж ирсэн л да. Хэдийгээр пост дээр нь бол аль хэдийн нөгөө зургаар ингээд маш олон юм цуврал зургаар тайлбарлсан байсан ч гэсэндээ бас видеогоор үзэх сонирхолтой хүмүүс байсан болтой байлаа. Тэгэхээр энэхүү видеогоор би та нарт өөрийнхөө одоо магистрийн 2 жилийн хичээлийг яаж нэг ийм лойштой дэвтэр дээр тэмдэглэснээ хуваалцъя гэж шийдлээ. Тэгэхээр хэрвээ тэрийг сонирхож байгаа бол энэхүү видеотой үргэлжлүүлэн хамтаагаарай. За энэ бол миний магистрийн тэмдэглэлийг бичиж авсан лойштой дэвтэр А5-ын хэмжээтэй цэгтэй шугамтай дэвтэр гэх юм уу. Тэгээ өөр дээр нь дагалдаж ирсэн ийм стикернууд байдаг. Энэ дээр нь би MBA course notes санхүүгийн засгийн сургууль 2017 оны 9 сараас 2019 оны 6 дугаар сар гэж бичээд дараа нь архивлсан. Мэдээж хэрэг дэвтрээ тэмдэглэж байхдаа бол энэ стикерийг наагаагүй бичиж дуусныхаа дараа энэ стикерийг наагаад мөн нурууныхаа стикерийг наагаад архивлахад зориулаад бэлдсэн байгаа. Тэгэхээр дотор нь юу байгааг харъя. За дотор нь бол дэвтэрний эзний тухай мэдээлэл байдаг. Энийг би жоохон нугаад өнгөрчий тийм ээ. Ойлгомжтой байх үү дээ. За дараагийн хуудасаас нь эхлээд бас хоосон. Тэгээд дараагийнаас нь эхлээд товёог мань хэрж байгаа. Гарчгийн товёог үндсэндээ 3 нүртэй. Би хичээл болгоныг аль болох нэг өнгөөр тэмдэглэхийг хичээсэн. Гэхдээ эхний энэ хугацаанд бүгднийг саарл өнгөөр тэмдэглэсэн учраас энэ дээр жоохон ойлгомжгүй байж магадгүй. Гэхдээ модуль 1 дотроо одоо аль аль хичээлүүдийг яаж бичсэн бэ гэдгийг энэ дээр нь багтаацсан байгаа. Гэхдээ нэг юм нь юу гэхээр би модуль 3-ыг дуустал ерөөсөө өөр тэмдэглэлийн дэвтэр дээр бол юмудаа тэмдэглэж исэн болохоор эргэж бүх энэ уртлын 3 модулийн хичээлүүдийг бүгдийг нөхөж бичсэн байгаа. Тийм болохоор энийг би өнгөөр нь нэг тийм арай эрт ялгахыг гэж ерөөсөө бодож байгаагүй. За тэрнээс хойш бол би яг тухай бүрт нь тэмдэглэлүүдээ хөтлөөд явж исэн. За ингээд өөр ерөөхдөө нэлээд олон төрлийн хичээлүүд үзээд дууссан маань энэ яг тухайн хичээлийн тухайн лекцийг одоо хаанаас олж болох гэдгийг мэдэх юм бол тухайн хичээлийнхаа нэртэй тэгээд хуудасныхаа дугаараар нь олчиж болно. За яаж нэрийг өгсөн бэ гэвэл хичээлийнх нь код тэгээд тухайн удаагийн хичээл дээр үтсэн лекцийн нэрээр нь гарчийг нь тавьсан. Тэгэхээр ийм байна. За тэмдэглэл нь яаж ихэлсэн. Би яг энэ гарчгийн товёг хэсэг бол хүрэхгүй байж магадгүй гэж бодоод ард нь гараараа дахиад нэмээд нэг юм хэсэг зурцсан байсан нь яг үндэ хэрэг болж таараагүй. За эхний хуудсан дээр бол би огт юу ч бичлэгүй л тэгээд 2 дугаар нүрнээс эхэлсэн байгаа. За 2 дугаар нүрнээс эхлээд бол 17 оны 9 сарын 23-ны хамгийн эхний хичээл нь санхүүгийн менежментийн хичээл байсан. Лекц 1 гэж эхлээд удирдгал компанийн санхүүгийн стратеги гэж орж ирсэн байгаа. Тэгэхээр энийг тэмдэглэлээ хөтөлчөөд урагшаага бол яг энийг нь санхүүгийн менежментийн энэ рүүгээ бичиж өгсөн. За хөтөлтийн хувьд бол нэг иймэрхүү. Араас нь нэг огнооныхон дараалал аль болох хөтлөх гэж хичээлээ. Энэ болохоор өртгийн удирдлагын орчин үеийн хандлага гэдэг хичээл. Дахиад санхүүгийн менежмент. Дахиад өртгийн удирдлага 11-р нүрнээс эхэлж байна. Дахиад санхүүгийн менежмент. Удирдлага санхүүгийн менежмент дээр нэлээд лекц бичдэг байсан юм шиг байна. За тэгээ дахиад өртгийн удирдлага лекцийн нэг хэсэг явж гин. Эхний модуль дээр угаасаа яг энэ хоёр хичээлийг үзсэн болохоор эхлээд дандаа энэ хоёрлыг ээлжлэн л дээ. За энэний араас эхлээд дараагийн 2 дахь модуль эхэлсэн. 2 дугаар модулийн эхний хичээл гэж байгаа нь econometrics-ийн тэмдэглэл эхэлж байна. Тэмдэглэлээ бол хөтлөхдөө аль болох ингээд хичээлийнхаа нэрийг дандаа би дээдл дээр нь бичиж яваад байдаг. Хичээлийн кодтой нэртэй тэгээ лекцийн нэрийг өгөөд орсон өдрийнх нь огноогоо тавиад доотлолт хэддэг лекц нь вэ гэдгийг тэмдэглээ явуулдаг. Тэгээ аль болох энэ хичээл дээрээ бол нэг өнгийн тодруулах шишгэлгийг хичээсэн. Яг эхний хэдэн 2 3 модуль дээр бол тэр нь харагдахгүй. Яванда хойшоогоо арай тодорхой болох байх.
лекц бичиж явахад яг лекцийн нэрээ бичээд дотор нь бол юм дид бүлгүүдэд салаад явчихдаг л да. Жишээ нь бол маркетинг стратеги тодорхойлох нэртэй лекц явж байгангуудаа тэрний эхний дэд хэсэг нь стратегийн шинжилгээ гэж ах шигтэй. Дотор нь дахиад шатчатаар ангилангууд би урталт нь ингээд дугаар тавиад араб тоогоор дугаар тавиад тойруулаад явчихдаг. Тэгжиж арай нэг юм цэгцтэй байдлаар салж ийн гэж ойлгох юм уу? Тэгснээ одоо энэ салгасан тавыгаа дотор нь арай дэлгэрүүлж цааш нь бичихтэй би дахиад 1-ийг тавиад 2-ыг тавиад буюу за зорилтод хэрэглэгчээ тодорхойлох. Энд байна. Хоёр дахь нь хэрэглэгчийн хэрэгцээнд нийцэх. Үнэ цэнийг санал боловсруулах. Энэ байж байгаа жишээтэй. Тэгэхээр эхлээд урьдчилаад товёогоо харсан учраас тэрийг бол тэмдэглэлээ бол ийм байдлаар хөтөлчих болно. Bullet Journal-а санаа авсан нэг зүйл нь Future Log-ыг би энэ дэвтэр дээр хийж өгсөн 2017 оны 9, 10, 11, 12 дугаар сарыг бичээд за хэдний өдөр юу нь орох билээ гэдэг зарим шаардлагатай тэмдэглэлүүдээ бол энэ нүүрэн дээр хийж өгсөн. Яг үннийг хэлэхэд би нэгсийг нэг тийм сайн ашиглаагүй. Ягаад гэвэл би хичээлийнхаа төлөвлөлтийг тус тус нь хэвлээд авцсан. Тэрийг байн хардаг байсан учраас яг энийг бол эргэж харах нэг шаардлага тэр болгон гараад байгаагүй. Гэхдээ нэмэлт тэмд хэвлэмэл юм авч явдаггүй бол мэдээч хэрэг Future Log-го ашиглах нь бас үр дүнтэй болох байх. За 2018 оны эхний 6 сарын хувьд төлөвлөлт бол бас ийм байсан. Тэгээ цаашдаа дараагийнх нь хагаснууд баг ашиглахаа болцсон байгааг эндээс харж болохоор байна. За эндээс өнгө орж ирж байгааг харж байгаа бах. Ягаад тэгэхээр өмнөх хуудсууд бол би дандаа хичээлээ нөхөж бичсэн хэсэг байсан бол эндээс эхлээд яг шууд утгаараа эгийн дэвтэр дээр яг хичээл дээрээ бичээд тэмдэглээд эхэлсэн гэсэн үг болж байгаа юм. Менежментийн орчин үеийн асуудлууд хичээл дээр бол би энэ ягаан өнгийн тодруулагчийг бол ашиглаж эхэлсэн юм байна. Эхний лекц нь удирдгал гэрэл магш орж байсан баха. Хичээлийн дэд бүлгүүдийг мэдээж хэрэг энэ ягаан өнгөөр тодруулаад явцсан хамаарах тэмдэглэлүүдийг нь бол доор нь бичиж явчлаа. Би ерөнхийдөө өөр үзэг нэг сольдоггүй тодруулагч нэмж ашигладаг ганц хар үзгээл ашиглаад яваад байгаа сонирхолтой. За энэ үед зэрэгцүүлж үзэжсэн нөгөө хичээлэн стратегийн менежмент энэ дээр би ногоон өнгө ашигласан яг ойлгомжтой байлгүй те. За судалгааны арга зүйчээс үргэлжилжсэн өмнө нь би саарл өнгөөр ашиглаж байсан учраас энэ саарл өнгө бол хിവэр нь өршүүлээд явчих. За лекц дотроо байгаа энэ дид бүлгүүд дотроо бас нэгийнхээ доор ингээд зурх байдлаар ч юм уу юм гарчгуудыг ямар нэгэн байдлаар тодруулагчаа ашиглан тодруулж өгч болно. Заавал ингэж дээгүүр нь зурхын орн эднээс жижиг дид гарчгуудыг под гарчгуудыг бол доогоор нь зур өнгөөр нь зурчихаар арай тодорхой юм санагддаг. Бас тэр чигээр нь ингээд зураа ичих юм бол одоо энэ шиг зураа ичих юм бол энтэйгээ дүүцээд ирчин гэтэл яг үүндээ энэ дотроо багтаж байгаа жижиг дид гарчиг байгаа байхгүй юу? Тэгээ зарим өдрүүдэд огт тэмдэглэл бичээг нь харагдаж байна. Яасан гэхээр ангийн тийм ангиар engagement хийсэн ч юм уу нэг тийм ангийн ажиллагаа л их байсан болж таарах гэдэг байна л да. Эсвэл би зүгээр л бичээгүй ч юм уу. Уг нь хичээлээ тасалж байгаагүй юм. За дараагийн модуль бол ихэлсэн байна. Branding management цэнхэр өнгөөр бол ашиглаж эхэлсэн. Энэ дээр бол зарим юм дөрвөлжингөөр тодруулах юм маяг руу бол орж эхэлснийг харж болно. За тийм хичээл дээр бол унших материалуудын тэр кейси судалгаа өгөхөд бол би зөв шууд А4-ийн цаастай байсан учраас одоо дээдлийг ч юм уу доотлоос нь жоох ингэж багасгаж тайрж агаад энэ дотроо дэвтэрэн дээр наачдаг. Мэдээж энэний артал дээр бол ямар нэгэн бичиг байхгүй зүгээр үндснээ 169 дугаар хуудсыг бол би хоос орхиж аваад наацсан гэсэн. Энийгээ тэгээд задлаад тэмдэглэл мэдээлэл хийгээ явуулсан учраас дэвтэрнүүд цааснуудаа бол энэ дотроо шууд наацсан. Бас хадгалж үлдэхэд зүгээрс гарав. За энэтэй зэрэгсэж үзчихсэн хичээл нь бизнесийн судалгаа ба шинжилгээ байжээ. Заримдаа багш нарын лекцүүд дээр байдаг юм гой диаграм, графикуудыг яг өөрөө гараараа зурыг гэхээр арай л их зай авах гэдэг байсан учраас лекцээ дижитал хэлбэрээр нь олж аваад яг тэр нүүрүүдийг нь хэвлээд, жижигрүүлж хэвлээд одоо чинь А4-ийн цаасан дээр ганцхан слайд гарах биш 6 слайд юм уу гарах байдлаар ингэ жижигрүүлж хэвлээд хайчлаад наачих юм бол арай ойлгомжтой гараар бичснээс ч дээр ерөөхдөө бүх тэмдэглэлээ айгуу сайн бичиж авсан гэсэн үг болно. Тэгэхээр энэ аргуудыг бас ашиглавал их зүгээр. За харин ингээд л миний дэвтэр дууссан юм да гэж бараг хэлж болно. Сүүлийн бүх хичээлүүд нүзээ дууссан. Энэ дандаа судалгааны ажлын семинарын тэмдэглэлүүд өөрийнхөө би нөгөө судалгааны ажлаа танилцуулаад багшаас ирсэн нөтүүдийг тэмдэглэлүүдийг бол бичиж авч ирсэн. Тэгээд эхлэхээр яваандаа энэ нөгөө лекцийн шиг бүтцэл нь бол өөрсдөд явчихж байгаа юм. Тэгээд
Зэрэг хамгаалах зөвлөлийн хуралдаан 2019 оны 5 сарын 29 13 цаг 30 минутанд орж иж тухайн үед бол багш нарын хэлсэн зүйлсийг би энэ дээр тэмдэглэж авна гэж бодож энэ толгоогоо бичсэн баг. Гэтэ яг үнэндээ хамгаалж авах үед юм тэмдэглэж авах матай байт юм бэлээ. Гэтэ ямар ч тач хамгаалсан. Тэгээд магистрийн зэрэгээ авсан. За энэс цаашаа бол ямар ч тэмдэглэл байхгүй 227 нүур ашиглаж энэ дэвтэр бол өөрөө 249 нүртэй. Тэгэхээр 2 жил ашигласан 2 жилийн бол ингээд 220-од нүрэнд бол багтаачиж болсон байна. Ингээд миний магистрийнхаа бүх тэмдэглэлийг нэг дэвтэр дээр хөтөлсөн маань энэ байлаа. За магистрийнхаа бүх хичээлийн тэмдэглэлийг хэрхэн нэг Leuchtturm дэвтэр дээр хөтөлсөн тухай видео маань таалагдсан бол лайк дарахаа мартав. Мэдээж хэрэг магистрийн хичээл учраас арцсангуу цөөхөн хичээл байсан учраас нэг дэвтэр дээр бас багтсан байх гэдэг нь гарцаагүй. Бакалаврын төвшнүүд бас арай өөрөөр тэмдэглэл хөтлөх шаардлагатай болох байх. Мэдээж хэрэг энэ бол зөвхөн миний одоо approach буюу одоо тэмдэглэлээ яа хэрхэн хөтөлсөн бэ гэдэг хандлага энэс илүү та нарын зохимжтой бусад аргууд ч гэсэндээ байгаа. Тийм учраас өөртөө тохирох одоо энэ аргуудыг бол илүү хайж бас олж мэдээрэй. Бакалаврын төвшөндөө би яг нэг юм дэвтэр дээр биш ч гэсэндээ энтэй төстэй дэвтэрээр өөр арга барилаар л хөтэлдэг байсан. Манай дүү ч гэсэндээ тэрийг улам бүр сайжруулад авцсан байлээ. Мөнхөж ингээс өгье би доор холбоод өгч хэрвээ энэ тухайга видео хийх юм бол бас картаар оруулаад өгчих болно. Тэгэхээр bullet journal хэм маяг хэрхэн хичээлийн тэмдэглэлдээ ашиглах вэ гэдэг тухай видео маань энэ байлаа. Хэрвээ видео таалагдсан бол лайк дараарай. Хэрвээ миний суух subscribe хийгээгаа бол доор байгаа subscribe гэсэн товчон дээр дараад хажуугийнх нь хонхыг нь дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгон та нарт notification очих болно шүү. Тэгэхээр хамт байсан баярлалаа. Дараа 7 хоногийн даваа гарагт хэрэгэд уулзъя.